За нийслэл хотын удирдлагын бүтцийг хэтэрхий данхар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэт тэнгэр татаж өмхий самхан үнэрцэх хотуулдаг гихчлэн шалтгаанаар за нийслэлийн иргэдийн төлөөллөгийн хэрэгэд түүхийн музей урд талд гэрвэрж 50 жигсаал зохион байгуулж байна. Тэд Батүл даргаыг 6 орлогч дарга 2 болгон цөөлж за хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг мөн өөрийн хууль бус үйлдэлүүдийг хүлээн зөвшөөрч ажилласаа огцрох шийдвэр гаргах гэсэн хатуухан шаардлагуудыг хүргүүлээд авсан байна. Бидний сурвалжлагаар очиход тэд шаардах бичгээ хүргүүлчихэд за 16 цагт хариу буцааж өгөхийг хүссэн хэмээн ярьж байсан юм а. Өнөөдөр нийслэл хот маань хуулинд 2 орлогчтой байхад тусгасан байдаг. Нийслэл маань өнөөдөр 4 орлогчтой. Дүүргүүд маань өнөөдөр хамгийн багадаа 2 дээдлэн 4 орлогчтой. Ийм данхаасан бүтцтэй болсон байна. Тэгэхээр нийслэлийг бол 2 орлогчтой, дүүргийг бол 1 орлогчтой байхад хуулинд зохицуулсан байдаг. Энэ үүргээ биелүүлээч гэж нийслэлийн засаг даргыг хууль биелүүлэх шаардлагыг өгч байгаа. За энэ хуулийг одоо өнөөдөр хизээ батлаад яагаад ийм болчих вэ гэхээр өнгөрсөн оны 2015 оны 1 сарын 23-ны өдөр одоо хотын гол хууль бол засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиар нийслэлийг 2 дүүргийг 1 орлогчтой байхаар зохицуулсан байдаг. Тэгээ энийг хотын дарга маань биелүүлээч гэж одоо шаардлага тавьж байна. 3 сарын 7-ны өдөр шаардлага хөргүүлсэн байгаа. Өнөөдрийн 16 цаг гэхэд бол шаардлагынхаа хариуг авна. Энэ шаардлагыг биелүүлэхэд цаг хугацаа шаардахгүй, хууль судлах шаардлага байхгүй, хуулийг хүмүүс дагаж биелүүлэх үүрэгтэй байдаг. Тийм учраас цаг хугацаа шаардахгүй өнөөдөр энийг аавна гэж бодож байгаа. За хэрвээ одоо энэ шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд дараагийн алхам юу? За хуулийг бол бид бүгд биелүүлэх ёстой гэж бүгд үздэг, нийслэлийн эргэж, Монгол улсын эргэж үздэг тийм ээ. Тийм учраас би хотын даргыг бол шаардлагынхаа хариуг бол өгөх байх гэж найдаж байна. Хэрвээ бид нар хуулийг биелүүлэхгүй бол одоо тэр олон орлогч нарын гэрийнх нь гадаа лоозон байр зогсно. За энэ өрөөнийх нь үүдэн лоозон байр зогсно. Хизээ биелтэл нь хизээ бидний хариунд Батүл дарга маань гарч ирж шаардлагын хариу өгтөл нь бидний Улаанбаатар хотын тамгын газрын үүдний хүлээлгийн өрөөнд одоо сунаа. Хууль журмаа биелүүлж иргэдийн шаардлагыг хүлээж авдаг бол энэ асуудалд дөрвтэй хариулт өгч огцрох байлгүй хэмээн хатуухан ярьж суугаа эдгээр иргэдийн хувьд за нийслэлийн захиргааны ордон төөрч алхан чанга яригчаар дэвшүүлсэн асуудлуудаа чангаар дуудан явна хаан холоос сонсогдож байсан юм а. Харин эдгээр асуудлуудад хотын дарга хэрхэн хариу өгөх нь удахгүй тодорхой болох байх. За бидний талаар эргээд сурвалжлах болно.